Сайн мэцгааны эрхэм үзэгчид спорт сонирхогч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг дэвшүүлье. За Монгол улсад 2026 онд спортын томоохон олон улсын шин чанартай тэр дундаа ТV дэлхийн томоохон чансаатай тэмцээнүүд зохион байгуулагдана. 2026 онд Монгол улсад 8 спортын том тэмцээн уралдааныг зохион байгуулахаар батлаад байгаа. За үүний нэг нь бол Тавкондогийн Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн тун удахгүй буюу 5 дугаар сарын 19-ны өдөр хөшгөө нээх гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Тавкондо холбооны гүйцэтгэгч захирал Эрдэнэбаатартай та бүхнийг уулзъя. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За тэмцээн уралдааныхаа мэдээллийг өгөөч. За Аз ТV-ийн тэр дундаа ТV аврах шалгаруулах тэмцээнийг их орондоо хүлээн авч зохион байгуулсан. Баяр хүргэе. За баярлалаа. Тэгээ энэ удаагийн тэмцээнд маань нэлээд ач холбогдолтой болж байна. Монгол улсад Тавкондогийн спорт үүсч өгснөөр 35 жилийн бас тохиож байна. Тэгээ энэ удаагийн тэмцээнд маань бас Азийн 43 улсын 1318 тамирчид албаны өмнө шүүгчнэр оролцохоор бүртгэл маань хаагдлаа. Тэгээ бидний хувьд одоо эх 7 хоногоос иргэд тэмцээн маань эхлэх гээд бэлтгэл ажил маань нэлээд хангагдсан явж байна да одоо. Мэдээж саяхан Парисын Олимпийн дараа болж байгаа Аз ТV хамгийн өндөр оноотой тэмцээн буюу одоо 2 жилдээ нэг удаа болдог ТV аврах шалгуулалт тэмцээн. Энэ удаагийн тэмцээний онцлог гэх юм бол 3 төрлөөр явагдаж байна. Хүмзээ буюу тоод тасгалын төрөл, мөн тулааны төрөл, мөн парагийн төрөл. Ялангуяа парагийн төрлөөр анх удаага одоо Монгол улсад тэмцээн болж байгаа онцлогтой. Тэгээ энэ удаагийн тэмцээнээр Олимпийн одоо Аз ТV хамгийн өндөр оноо олгохоос гадна Азийн наадмын эрх олгож байгаагаар маш их олон өргөн бүрдгүүнтэй олон улсын тамирчид хамрагдчихна гэж үзэж байгаа. Энэ онд одоо Японы Нагая мужид 9-р сард Азийн наадам буюу бага олимп болно тий. Тэгэхээр Азийн наадамд бол одоо бүхэл шилдэг тамирчид тэр дундаа 2028 оны Лос Анжелесийн олимпиад одоо тамирчдаас сойх шилдэгүүдээ олуулсан орнууд илгээнэ гэж бодож байна. Тийм мэдээж одоо Азийн тоглолтоор Олимпийн өмнөх дунд бага олимпиороо ерөнхийдөө бид нар Лос Анжелесийн олимпиад ямар төвчөнд ямар төрлөөр амжилт гарах нь гэдэг дүр зураг ерөнхийдөө хардаг гэж үздэг. Тэр үүднээсээ бас бид нар яг энэ циклд энэ том тэмцээнийг авснараа бас манай тамирчид цаашид Лос Анжелесийн олимпиад өшөө олон өмнө бид нар парагийн төрлөөрөө амжилт үзсэн энэ амжилтаа баттгахын цаашлаад бид нар тулааныхаа төрлөөр йогийн олимпиад Тэмүүжин маань орсноос хойш энгийн төрөл маань эрхээ аваагүй бол одоо бид нар Лос Анжелесийн олимпиадаа бас өшөө олон өргөн бүрэлдэхүүнтэй эрхээ авахын төлөө энэ тамирчид одоо шинэ залуу тамирчтай өшөө нутаг дээр их орон дээр болж байгаа тэмцээнд өргөн хүрээтэй сайн оролцуулах гол зорилго явж байна. Одоогийн байдлаар яг 43 улсын 1318 шүүгч албаны хүмүүс байна. Мөн дээрээс нь бас үзэгч гэдэг одоо 100 гаруй 200 хүмүүс үзэгчнэр байна. Тэгээд нийтдээ Монгол улсад оруулж байгаа эдийн засгийн үр өгөөжөөрөө бол үнэхээр маш өндөр үзүүлэлтээр орж ирж байна. Бидний урдсан тооцоогоор 1000 хүн ирэхэд нэг сая доллар эдийн засгийн хөлбөр бид нар шууд болон шууд бус хэлбэрээр орж ирэх юм байна. Тооцоолсон бол одоо бараг 1500 төгөөд ирэх юм мэдээд сая 500 мянган доллар бат. Нэг өдрийн дунджаар бодоход нэг өдөрт 100 долларын байр хоол хэрэглээ гэж бодоход л тийм 5-7 хоногт тийм байдалтай. Тэгээ 10 гаруй хоног одоо эхний баг тамирчид одоо 14-өөс ирээ зарим тамирчид хамтсан бэлгээд хамрагдж байна. Тэгээ нөгөө манайх өндөрлөг нөхцөл байдаг учраас энэтэй уялдуулаад бас маш олон тамирчид хамгийн их ирж байгаа нэг тамирчид гэх юм бол бүгд нэг Солонгос улс байж байна. За мөн дээрээс нь одоо Ираны тамирчид 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж байна. Монгол улсад ер нь өмнө спортын төрөл ирж байгаагүй Зүүн Тимор, Бруней гэх мэтсэн шинэ орнууд бид нар сайн ингээл туг талбайг нь хэвлүүлээл ингээд ерөөдөө энэ туг талбай нар ер нь бид нар өмнөөс хэвлүүлж аваад мэдээж би спортын бусад төрлөөтэй хамтраал зохион байгуулалтын ажлаар харахад бас иймэрхүү орнууд ер нь ирж байгаагүй. Тийм бас онцлогтой Азиар болж байна гэж харж байна. Миний хувьд бол одоо би тамирчин байхаас хойш ингээл бид нар их орондоо юм тэмцээн гэж маш мөрөөдөл байсан. 35 жилдээ энэ мөрөөдөл маань бас биелж байгаа нь маш сайхан байна. Тэгээд үүнээс гадна бид нар бас би бас хажуугаар нь бас олон улсын шүүгчээр бас явдаг байгаа. Тэгээд шүүгчээр явж олон бас найз нөхөд олон улсын хүмүүсээ танилцсны үндсэндээ энэ удаагийн бас Азийн аврах шалгаруулалт тэмцээнд нэлээд онцлогтой дэлхийн холбооны ерөнхийлөгч ирж байна. Зочноор ирж байна. Мөн дэлхийн Тавкондогийн төв байгууллага Кукионы ерөнхийлөгч ирж байна. Азийн Тавкондогийн холбооны ерөнхийлөгч мөн бас Американ Got Talent тийм алтан баазрын эзэд болсон дэлхийн Тавкондогийн холбооны үзүүл тоглолтын баг ирж байгаагаар онцлогтой. Энийг бас бид нар бол яг Тавкондогийн тэмцээн уралдаанд явахад эднийг бол үздэг. Дэлхийн аврах том тэмцээнд Монголын энэ олон хүүгээ залуучууд Монгол ард түмэндээ бас энийг үзүүлнэ гэдэг нь одоо маш их догдолтой байна. Энийг үзүүлснээр Тавкондогийн спорт дэлхийд ямар төвшөнд хөгжсөн байгаа энэ цаг үед дэлхийд одоо 214 орны 150 сая гаруй хүмүүс Олимпийн Тавкондогийн спортоор хичээлж байна. Энийг дэрэгдээс нь үзэх 8 хоногийн турш яг энэ тэмцээнийг дэрэгдээс нь үзэх
бүрэн боломж нэгж чинь гэж харж байгаа. За Монголын багаас одоо шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллах давхар одоо яг нөө шүүгчдийнхээ ур чадварыг ахиулах юм сургалтууд, ивентүүд, ямар одоо entertainment онцлог юм үйл ажиллагаанууд зохион байгуулахаар танай холбоос төлөвлөж байна вэ? За шүүгчдийн бүрэлдэхүүнд бол манайд 30 улсын 45 шүүгч нар олон улсын шүүгч нар ажиллана. Энэ дундаас 3 монгол шүүгч ажиллана. Одоо манай лавгт орж олон улсын лавгт орж уянга Түмэн жаргал гэдэг манай 3 монголын шүүгч нар бас энэ тэмцээнд дэнслэн нас нутаг дээрээ зохиож гэнэ гэдгээр бас биднэрт маш их давуу чанар олгож байна. Тэгээд 30 улсын шүүгч нар оролцож байгаагаар бас нэлээд өндөр. Мэдээ шүүгч нар маань бол тэмцээний өмнө 2 хоногийн өмнө ирээд олон улсын шин дүрмтэй уялдуулан сургалтууд бол явагдана. Тэгээд маш өндөр зохион байгуулалтаа тийм тэмцээн болгох гэж хүлээлттэй байж. Мэдээж энэ тэмцээнийг далимдуулаад бидний гол зорилго маань бид нар өнөөдөр дэлхийд яг ямар төвшөнд байж байгаа. Өшөө бид нар юун дээр анхаарах хэрэгтэй. Дэлхийн шилдэг тамирчид яаж яваад ямар хэмжээнд байна гэдгийг бид нар дэрэгдээсээ багш сураад ирэхээс гадна тамирчид маань бас үзэх. Тэр ч үднээсээ бид нэр аль болох нөгөө үзэгчдийнхаа пледийг бол зөвхөн тамирчид спорт клубүүдээс үзүүлэхийг зорж байгаа. Тэр зүйлээс 1200 гаруй үзэгчийг бол өхөн таеквондо хичээлэгч. Монгол улсын хэмжээнд бол таеквондо бол 21 аймаг 9 дүүрэгт бол 15,000 орчим хүмүүс хүүхэд залуучууд хичээлж байна. Тэгээ хөдөө орон нутаг гэлтгүй манай Баян Улгийн ховд мөн дорнод гэдэг ингээ бүх орон нутгуудынхаа тамирчдыг бодлогоор яг билетүүд хуваарлаад энэ хүүхдүүдэд хамруулж үзүүлж харуулж яг энэ дэрэгдээс нь үзнэ гэдэг бол хэн болгон бид нар ТV аврах гадагшаа явах боломж нөхцөл хэцүү. Шгшээ багийн тамирчид явдаг бол шгшээ багийн ах эгчнэрийн дэрэгдээс нь дэмжиж өөрсдөө бас дэлхийн шилдэг олимпийн аваргууд Аз төвийн одоо энэ Азийн дулааны урлаг гэдгээс үүдээд одоо дэлхийд хамгийн одоо өндөр амжилт үзүүлж байгаа тамирчид дэлхийн Азад байгаа. Тэр үүднээсээ энэ бол бас дэлхийн аваргын статусны хэмжээний тийм өндөр Азийн аварга болж байгаа. Тэгээд энийг бас дэрэгдээс нь маш олон юм сурч авсан манай багш дасгалжуулагч эцэг эхүүд маань бас энийг үзэж дэрэгдээс нь үзэн тийм л өдөр хоног өнгөрөөс гэж хүсэж байгаа шин. Ингээд 8 өдрийн турш таеквондогийн спортоор амьсгалсан өдрүүд тун удахгүй Монгол эхлэх гэж байна. 5 дугаар сарын 19-ноос Эмбак аренад уулзцгаая. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.